За синус альфа нь хасах 4-1 ба альфа нь π-гээс 2-3π-ийн хооронд байдаг бол тангс альфа болон котангс альфагийн утгыг бол. За эхлээд тангс альфагийн утгыг болъё. Тангс альфа гэдэг бол синус альфаг хуваах нь косинус альфа гэдэг. За бид нэр синус альфагийн утгыг угаасаа мэдж байгаа болгон дээр өгсөн. Хасах 4-1. За хуваах нь одоо бинд энд бичигдэх ёстой косинус альфагийн утгыг болох хэрэгтэй. За тэгэхийн тулд үндсэн адилхлаа бичиж синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа гэдэг бол нэгтэй тэнцүү байдаг. За синус альфагийн утгыг мэдж байгаа учраас энэний утгыг мэднэ гэсэн үг. За синус альфа нь хасах 4-1 гэж болгон дээр өгсөн байгаа учраас квадратыг төшүүлээд 16-1 болно. За 16-1-ийг хойш нь оруулаад хасах юм бол косинус квадрат альфа гэдэг бол 1-ээс хасах нь 16-1 буюу 16-15 болно. За квадрат нь иймтэй тэнцүү байгаа учраас косинус альфа гэдэг бол за төр зур нэмэх хасгыг тавьчих. Хэрвээ энэ нөхцөл өгдөг байсан бол бид нэмэх хасах хоёулангаар нь бодох ёстой. За мөн тийм учраас эхлээд ямар ч нэмэх хасгыг төр зур биччихье. За тэгээд эндээс язгуур гаргах юм бол 16-аас нь 4 гараад ирнэ. За 15-аас нь язгуур гарахгүй учраас энэ чигээр нөхрөн. За бүгдөө альфагийнхаа утгыг ийм тосолт байгаа гэдгийг мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол π-гээс 2-3π-ийн хооронд байгаа. За тэгэхээр энэ завсарт байгаа синусийн утга бол үргэлж хасах тэмдэгтэй. Мэдээж энд нь хасах тэмдэгтэй байгаа. Харин косинусийн утга болохоор бас л хасах тэмдэгтэй гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ завсарт байгаа ямар ч альфагийн хувьд бол косинусийн утга хэвтэй тэнхлэгийн энэ хэсэг дээр гарч ирнэ. Энд нь тэг, энд нь хасах нэг байгаа учраас үргэлж хасах тэмдэгтэй. Тэгэхээр бид нэр энийг нэмэх биш хасах гэж авах нэ. За ингээд бид нэр энэнийхээ утгыг олцсон учраас энийг орлуулад өччин хасах 4-ний язгуурдаар 15. За хасах хасахыг нэмэх болох нь ойлгомжтой. За тэгээд энэ хоёр дөрөв нь бол хоорондоо урагдчихна. Ингээд C10 1-ийг хуваах нь язгуурын дор 15 болох нь. За котангс нь бол маш амархан. 1-ийг хуваах нь тангс альфа гэж бичиж болно. Эсвэл косинус альфаг хуваах нь синус альфа гэж бичсэн ч болно. Тэгэхээр энэнийхээ яг уруу тоо буюу язгуур дор 15 гарч ирнэ гэсэн үг.